Амралтын өдрийн мэнд төргийн үзэгчдээ энэ 7 өдрийн тойм хөтөлбөр эхэлж байна. Ерөнхийлөгч зарим салбарын төлөөлөлтөд уулзлаа. Олон жил шимтгэл төлсөн өндөр тэтгэврт авах тогтолцоог бүрдүүлнэ. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөс сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөн бизнес эрхчлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ зэрэг мэдээллийг багцлан энэ 7 өдрийн тойм хөтөлбөртөө бэлтгэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх энэ 7 хоногт байгаль орчин, барилга, хот байгуулалт, эдийн засаг, шинжлэх ухаан болон спортын салбарын төлөөлөлтөд уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Байгаль орчны салбарын ажилтнуудтай уулзах үеэр ерөнхийлөгч экосистемийг хамгаалах, цөлжилт газрын дороодолтой тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг нь онцолж, тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын ач холбогдлыг тэмдэглэлээ. Монгол улс тус урлын хүрээнд газар, ус, мод санаачлах танилцуулж 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилт дэвшүүлээд байна. Хот байгуулалт барилгын салбарын төлөөлөлтөд уулзахдаа ерөнхийлөгч салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж 2025 оны байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 11.7 их найд төгрөгт хүрч 100 мянга гаруй ажлын байр бий болгосныг онцоллоо. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орхны хөндөд хар хором хот байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдсан юм а. Түүнчлэн эдийн засаг хөгжлийн салбарын ажилтан эрдэмтэн судлаачтай уулзах үеэр өнгөрсөн онд эдийн засаг 6.8%-аар өсөж, нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, экспорт 15.7 тэрбум ам.долларт хүрсэн талаар мэдээллээ. Цаашид зэсайлуулах үйлдвэр, байгалийн хийн хоол, ган боловсруулах парк, төмөр замын холболт зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа. Мөн ерөнхийлөгч Дакар ралли 2026 уралдаанд амжилттай оролцсон Монгол тамирчдыг хүлээн авч уулзсан, Монголын авто мото спортын түүхэнд шинэ амжилт тогтоосонд баяр хүргэж 2027 оны тэмцээнд оролцох эрх аваад буй тамирчин Батмөнхөд амжилт хүслээ. Засгийн газрын 5 гарагийн ээлжид хуралдаанаар нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж улсын хурлд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төслөөр тэтгэврийн тогтолцоонд шинжилэл хийж олон жил шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авах шударга тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн зөрүүг бууруулах хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тусгажээ. Мөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шинтгэлийн ачааллыг бууруулж, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шинтгэлийг багасгах, гарааны бизнес эрхлэгчдэд тодорхой хугацаанд шинтгэлийн хөгжлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн сайн дурын хоримтлалд суурилсан тэтгэврийн тогтолцоог хөгжүүлж, хоримтлал үүсгэсэн даатгуулагчдад төрөөс урамшуулал олгох, анхудаа даатгалд хамрагдаж буй иргэдэд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж буй оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөн дараа нөхөн төлөх боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Мөн гэрээгээр болон хөлсөөр ажиллагч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нийцүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцлөөр төлөх боломжийг бий болгохоор санал болгосон байна. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуульд аймаг сумын сонгуулийн хороод 92 нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх гардууллаа. Тодорхойлбол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9 мандатад 21, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 мандатад 71 нэр дэвшигч өрсөлдөнө. Энэ удаагийн сонгуульд 5 нам оролцох бөгөөд Монгол Ардын намаас 42, Ардчилсан намаас 40, Хүн намаас 3, бусад намаас 2 нэр дэвшигч бүртгүүлжээ. Мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 4 биедаан нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийн 23.9% буюу 22 нь эмэгтэй, насны хувьд 20-с 78 та юм байна. Нэр дэвшигчид үнэлгээ гардаж авснаар энэ сарын 6-наас сонгуулийн сурчлагаа эхэлж 19-ний өдрийг дуустал үргэлжлэх юм а. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул энэ сарын 21-нд болох юм а. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн ерөнхий орооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, засгийн газраас өргөн мэдүүлсэн бизнесийн эрхчлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсгийг хэлэлцэж эхэллээ. Сонгуулийн ерөнхий орооны гишүүнээр нэр дэвшигчдийг томилох асуудлаар улсын хурлд Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авч хэлэлцүүлгийг хойшлуулсан байна. Тус бүлэг эх жил болох ерөнхийлөгчийн болон 2028 оны улсын хурлын сонгуультай холбоотойгоор нэр дэвшигчдийн асуудлыг дахин нэгтлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн чуулганаар засгийн газраас өргөн мэдүүлсэн бизнес эрхчлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсгийг хэлэлцлээ.
Хуулийн төсөл нь бизнесийн орчин хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, төрийн оролцоо болон хяналтын давхардлыг бууруулах, бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалахад чиглэж байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх, олон улсын арбитраар маргаан шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулах, тогтворжуулах, гэрчлэгээний нөхцөлийг хэлбэршүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгах зэрэг өөрчлөлтийг тусгажээ. Засгийн газрын мэдээлснээр шинжлэлийн хүрээнд бизнес хөрөнгө оруулалтын илүү тогтвортой, таатай орчныг бүрдүүлэхээр зорж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын нутагт Монгол улсын зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлал, бүгд найрамдах Хятад ард улсын ардын чөлөөлөх армийн хамтарсан талын түнш 2026 хээрийн сургууль болсон. Энэ талаарх фото мэдээллийг та бүхэн хүлээн авна. Монгол улсын даяар дурсах мэргэн Бадам очрын Понсолд улмын нэрэмжид Өвөрнгай аймгийн аврах шалгаруулах үндэсний сурын цуваа харвааны тэмцээн боллоо. Монгол үндэсний соёлын үнэт төв сангийн нэг хэсэг болох сур харвааг Монгол хүний оюун ухаан, бие биелдэр, ёс суртахуун төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү тэмцээнд 9 аймгаас 120 гаруй насанд хүрэгчид, 100 орчим мөс сүрийн харваачид оролцлоо. Монгол үндэсний сур харваа нь 2000 гаруй жилийн түүхтэй. Монголын 93 наадмын нэг тулгуур төрөл юм а. Харваачид ивэр ном болон малын ус, ширэн байг онож цэц мэргэнэ сордгоо. Энэхүү спорт нь дотроо 3 үндсэн салбар төрөлтэй. Өвөрнгай аймгийн харваачид цэц мэргэнээрээ улсад дээгүр ордгоо. Өнгөрсөн 5 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон үндэсний сурын харвааны багийн улсын аврах шалгаруулах тэмцээнд Өвөрнгай аймгаас 26 харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдснөөс эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж, эрэгтэй баг шилдэг 16-д үлдсэн амжилт үзүүлжээ. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.